Зэн байцгаана уу. За шинэ жил төгсөн байна. Бүгдэнд нь гэж гисэн шинэ жил юм төргий. За чи юу нөтөр нэг байгаа нэг юм. За нэг юм ярих юм байна. За миний гол шинэ жилтэй холбоотой биш. Би нэг шинэ жилээр болсон нэг гэмт хэргийн талаар ярина да. За олон талаар яриад явуулъя. За 100 сарын өдөр бүхэл бүтэн гэр бүлийн хүнөөсөн ийм хэргийн талаар ярих гэж байна. За Чарли буюу Лоусны хэрэг гэж. За энэ хэргийн эзнийг одоо Лоусын энийг да. Миний англи хэлийг таалагдахгүй байна. За энэ хүнийг одоо ноосглээд Лоусон гэд нэрлээд явнаа. За 1929 оны 12 сарын 15-ны өдөр буюу яг 100 сарын өдрөөс хэд хоногийн өмнө одоо хүмүүс ингээ нээлтэж, хөөрөлдөж 100 сарынхан баяраар тэмдэглээд гэр бүлээрээ цугларч хийсэн тэр өдөр Америкийн нэгдсэн улсын хойд Калифорни мужид Германтаун хэмээх жижигхэн тосгонд Америкийн түүхэнд хамгийн одоо аимшигтэй гэр бүлийн аллуудын нэг болсон. За тэр өдөр Лоусон хэмээх 43 настай эрэгтэй эхнэр болон 7 хүүхдийнхээ 6-ыг нь хөнөөсөн хэрэг байгаа юм. За энэ гэр бүлийн талаар гэх юм бол за энэ Лоусон нь болохоор 1911 онд Фэник хэмээх эмэгтэйтэй гэрлээд тэг хамтдаа 8 хүүхэдтэй болсон байгаа юм. Тэгээд тэдний 3 дахь хүүхэд болох Уильям нь багадаа өвчнөөс болж нас барсан болохоор тухайн тэр хэрэг болох үед гэр бүл нь одоо 7 хүүхэдтэй байсан болж таарсан. За тэгээд Лоусны гэр бүл болохоор ядуу амьдралтай тамхины тариачид байсан байна. Тэгээд 1927 он гэхэд болохоор хангалттай мөнгө хуримтлуулад өөрсдийн гэсэн тэр фермийг худалдаж авсан нь тэдний амьдрал харьцангуй сайжирсныг хэлдэг нэ. За тэр өдөр яг сэжиг төрүүлсэн зүйл гэх юм бол яг энэ аллаг болохын өмнөх өдөр нь Лоусон нь эхнэр болон хүүхдүүдийнхээ хамт хот руу дагуулж очингуудаа шинэ хувцас бүгдэнд нь авч өгөөд гэр бүлийн зураг даруулсан байна. За тэгээд энэ гэр бүлийнхэн зургийг дээр сайхан оруулаад өгнө. Тухайн үед болохоор энэ хөдөө орон нутгийн ажилчин ангийн гэр бүлд шинэ хувцас авах, гэр бүлийн зураг авахлах зэрэг иймэрхүү үйлдэлүүд нь маш ховор үйл явдал байсан байна. Тиймээс хожим нь хүмүүс энэ бүхнийг одоо аллаг болохынхоо өмнөх одоо юу гэх юм өмнө нь хүүхдүүдтэй ингэж урьдчилсан төлөвлөсөн үйлдэл байсан байж магадгүй юм ингэж харддаг юм байна. За тэгээд яг аллаг болсон 100 сарын өдөр болохоор мэдээж 1929 оны 12 дугаар сарын 15-ны үдээс хойш Лоусон эхлээд охид болох 12 настай Кэри, 7 настай Мэйбл нарыг одоо авах ахын гэрлөө явуулнаа гэж хуураад тамхины амбарын дэргэд охтуудаа хүлээж исэн гинэ. Тэгээд тэд охтууд нь ингээ ойртоод ирэх үед Лоусон 12 калибрийн буугаар тэднийг буудаад амь насыг нь одоо авсан байна. Тэгээд бүр болоогүй яг өгсөн байна уу гэдгийг нь баталгаажуулахын тулд бүр дээрээс нь зохиж догцсон юм. Тэгээд тэр охтуудынхаа зохицыг тэр амбаартаа байрлуулад тэгээд гэрлүүгээ бутаж урсан байна. Тэгсэн чинь яг гэрийнхэн давжаан дээр байсан эхнэр Фэнийг тааралтахаар нь дахиад буутсан. Тэгээд бууд дуурахаар нь байшин дэсэн 17 настай Мэри орилоод бяцхан хөвгүүд болох 4 настай Джеймс, 2 настай Рэймонд нарыг нуухыг оролцсон ч Лоусон тэднийг олоод нэг бүрчлэн дахиад хөнөөсөн байна. Тэгээд эцэст нь 4 сартай нялх ох Мэри лүг хүртэл өвшөөлгүйгээр хөнөөсөн. Түүнийг гэхдээ зохиж алсан гэж үздэг юм байна. За тэгээд энэ Лоусон болохоор аллаг үйлцснийхаа дараа тэнд бай ойролцоох ойроо ороод хэдэн цагийн дараа өөрийгөө буудаж амиа оруулсан. Тэгээд энэ айвшигт хэрэгт цорын ганц амьд үлдсэн хүүн буюу 19 настай том хүү Артур нь одоо Лоусоныг одоо аллаг үйлдэхийн өмнө
түр гэрээсээ гарсан байж таарсан гинэ. За тэгээд энэ гэр бүлийн гишүүдийн цогцнуудыг нь дараа нь харах юм бол ингээд цээжин дээрээ гараа зөрүүлээд толгойнийхэн доор дандаа бүгдээр ингээд чулуу ингээд дэрлүүлсэн байсан олцсон гинэ. Тэгээд Ловсон яг амиа хорлсон газрынх нь ойролцоон очсон чинь эцэг ихтэй битсэн тийм цагтлуудыг олсон байгаа. Яг тэр модны дэргэд байсан юм байна л да. Тэгээд модны эргэн тойронд үлдсэн олон мөрөн түүнийг өгөхөөс өмнө нь удаан хугацааны нааш чааш холхилж алхалж байсныг илтгэж байгаамаа. За яагаад энэ зүйл болсон бэ? За энэ хэргийг одоо яг жинхэнэ шалтгааныг одоо хүртэл тодорхойлоогүй байдаг юм байна. Гэхдээ хамгийн их яригддаг таамаг нь болохоор Ловсон охин Мэритэй дотн харилцаанд ороод улмаар охиноо жирэмслүүлснээс болж түүнээсээ айгаад энэ хэргийг нуухын тулд тийм хэрэг үйлдсэн байж магадгүй гэх хардлага хамгийн их байдгийг нэ. Гэхдээ яг энэ хардлага нь болохоор албан ёсоор батлагдаагүй зүгээр таамаг болж үлдсэн. Тэгээд Ловсон нарын одоо энэ худалдаж авсан ферм гэж сая ярьсан шүү дээ. Тэр нь болохоор хожим dark tourism буюу аимшиг аялал жуулчлалын газар болоод одоо хүртэл одоо ингээд олон дуу, домог, түүх энтрэг ингээд яригддаг юм байна. Тэгээд Зул сарын баяр гэдэг бол өөрөө гэрэл дулаан одоо хайр гэсэн утгатай үг баггүй уулна. Тэгсэн чинь энэ гэр бүл жоохон арай өөрөө ирчижлээ. Тийм. За одоо би шалтгаан юм. Манайх хөдөөний аялал та. Манайх урьдчилан жилээс эхлээд номлолтын газар ажиллаж эхэлсэн юм. Хүн хөл тасралгүй ирсэн хүмүүс сайхан цаанаа нэг дулаахан хүмүүс байсан. Зарим нэг айлуудыг тооцвол бич гэрийн хэл амтай хүмүүстэй өчр зүгээ ололцчихдог нэг тийм хэрсүү хүүхэд байдаг да. Би тэр нь байсан. За тэгээд нэг айл маань ирлээ. Ихэнх нь том хүмүүс хүүхэд гээд байх хүн байхгүй. Бүгд 18 наснаас дээш настай хүмүүс байсан. Ээж бид хоёрч хүлээж аваад байлах гэрт нь оруулаа. Манайх бүх зүйлчдаа чин сэтгэлээсээ ханддаг нэг зайлтай тэгж ялгуурлаж байгаагүй байхгүй. Тэдний дунд хоёр залуу гэр бүл байсан. Үлдсэн энэ зүгээр хамт дагаж ирсэн найзууд нь байсан. Тэд ирсэн дайруудаа л өдрийн цагаар өрхөө бүтээгээд чанга дууд тавьж гэрт гадаагүй ууцгаагаад тамхи веб татаад л шуугилдаад эхлэвэ. Бусад зүйлчдийн маань хүүхдүүд нь уйлаад томчууд нь дургуутсаад тавхүйтэд байгаа нь их мэдэгдэж зарим нь бүр над дээр гүйж ирээд ахын дүү энэ хэдийг чимээгээ хайд бусад хүмүүсийн тав тухыг алдагдуудлаад байна гэд хэлээд өгөөч гэлээ. Би ч тараг сүүгэнд бариад очлоо. Гэрэн дээрээ заавал өгөх ёстой байдаг юм л та. Тэгээд ах эгч нараа та нар жаахан хөгжмөөд суллаад орил чарлахгүй байж болох уу? Бусад зүйлчд маань духгүй байна гэлээ. Тэгсэн нэг шил виски гаргаж ирснэ. Мэ чи энийг аваад яв. Тэр гомдол гаргаад байгаа ахта аваачаад өг. Өөрөө насаараа зүтгээч ууж чадахгүй юм болохоор худлаа жаахан хатуу юм бараа харахаараа хуцаж байгаа ингээд зүтгүүлвэ. Би ч наадхыг чинь авч чадахгүй зүгээр жаахан чимээгүй байцгаагаад өг. Бусдад битгий саад бол гэд мэ энэ тараг сүгээ ав гэд шилэв татчаад галаа. Тэгсэн араас нэг ихч ямар овоо муу бацаан бай гэд хэлээд л байх шиг байсан. Орой боллоо харанхуй шүнж боллоо болох шинж алгаа. Аав ихэд уурлан очиод хідэн үг хэлтэл нэг юм дуртай дургүй болцгоовоо. Тэр үед бараг шөнийн 2 өнгөрч байсан байхаа. Ашгүй нэг юм болцгоосонд би тухтай гихчин унтваа. Тэгсэн дуг хийгээ зэвсэн гадаа аавын дүү хадаад байна. Би ч эмээгэндээ хондог болохоор өглөө энэ ааваас ясныг нь асуйдаа гэд эргээд унтчихв. Өглөөс ирсэн зүйлчд маань гэрийн гадаа ирчихсэн эдгээр өстой соёлгүй бүтүүлэг хүмүүс юм а. Шүнжин унтуулсангүй шүү гэд ээж эмээ хоёртой ярилцаа зогсож байв. Дараа нь ээжээс шүн аав яагаад уурлаад гадаа зогсоод байсныг асуувал ээж шүн сайхан унтаж байтал гэр тойрч нэг юм гүгээд тэгснээ учир зүггүй инээж хөхрөөд хаяа хатавч сөхөж үзээд гэр дээр гараад тоонон дээгүүр толгоогоо наас цааш булталцуулаад байхаар нь аав нь уурлаад яагаад байгаа мó шаарнууд вэ гэтэл ашгүй тэр гэр дээрээс
буужилтэй. Тэгснээ хоёр нүдээ бүлтэлцүүлээд хатвчны савсраа хараа зогсоод байсан гэсэн. Аав ээж хоёр хараа зүрхэн рухрах шаханд бидтэй харанхуй шөнөөр танихгүй хүн айлын хаяа хатвч зөхөд яваад байхаар аавч гараа заамдаж аваад өгснээ хийгээд яваад байгаа галзуу новшвэ гэсэн чинь урдаас нь зэвүүн нэгээд гартаа зуухны үнс барьчихсан зогсоод байсан гэсэн. Өдөр нь нөгөө хэд чинь овоо чимээгүй болчихлоо. Шүнжин нэрлсэн хүмүүс унтаж байгаа бидтэй гэхийн бодоод л өнгөрөв. Орой боллоо, таг чимээгүй. Ээж ч нөгөөдөл чинь согтуудаа нэг нухацгаагүй байгаа. Чи нэг очиод хараадхаа гэд намайг явууллаа. Би ч очиод хаалгыг нь татсан бүгд тойроод суудсан. Баахан талаа асаагаад өрхөө бүтээсэн шалан дээр нэг 5 хошуушүүг юм зурцсан амандаа нэг майн мэгцэн юм шиг бутнаад л суугаад байсан. Битрэл. Нэг тийм гад шашны урсгалтай хүмүүс шиг харанхуй боллоо нөгөөдөл чинь бүгд нэг лаа барьцгаагаад гарч ирснээ тойр завлаад хутгаар гараа цэцгээгээд цусыг нь сүүн тусаагаад тэр сүүгээ нэг боодолтой юм гаргаж ирж дундаа тавиад тэр дээрээ тусаагаад байгаа харагцсан. Тэснээ гарнаас нь урсаж байгаа цусаа долоогоор ахиад л амандаа шивнээд эхэлсэн. Өглөө босоод харсан хамаг юмаа авцгаагаад явчихсан. Гэр гэж нохой хорой болчихсон. Шалан дээр баахан лааны тос давс цус болчихсон. Орон дээр хідэн төгрөг ихтэйсэн байсан. Хамгийн хажиргалтай энэ хар ямааны нүдийг ухаж аваад сүү цус тусаагаад зуухан дотор хийцэн байсан. Зургийг дарыг гэсэн ээж яахын гээд даруулаагүй. Дан гац энэ гаж шашны урсгал гэлтгүй хөдөө гадаа явахдаа бие зөв авч явж сураарэ. Ямар сонин бачка вэ? Харин тийм сонин багстай. Ямар их эвгүй орлоо. Энэ оны хамгийн сүүлийн бичлэг. Жилийн дараа уцыг шинэ оноо сайхан яах вэ? Яах. Шинэ жилээ сайхан бүтээрэй. Гоё тэмдэглээрэй.